Энэ удаагийн бичлэгээр бидний хамгийн сайн мэдэх Аматерасу бурхан байгаа. Аматерасу бурханы бүтэн нэрийг нь болохоор Аматерасу Омиками гэж нэрлэдэг. Ямар утгатай вэ гэхлээр Тэнгэрийг гүйгүүлэгч их ариун бурхан гэсэн утгатай нэр байгаа. За Аматерасу бурхан нь Японы Шинто шашны тэргүүн Такамахара буюу бурхтын орны захирагч байгаа. Мэдээж хэрэг бидний хамгийн сайн мэддгээр Аматерасу бурхан нь бол эмхтэй гэж гардаг дайгна. Гэхдээ эсэргээр эрэгтэй гэх яриа бас байдаг. Хэд хэдэн нотлох баримтч бас байд юм байлээ. За энэ тухай тавч хүргье. Юуны төрөнд Аматерасу бурхан бол Шинто шашны бурхан. За Шинто шашин болохоор бидний сайн мэддэг арга биелэг гэдэг зүйлийг маш хүчтэйгээр авч үздэг. Ерөнхийдөө арга биелгийн логикоор явдаг юм шашин байгаа. Арга нь болохоор гэрэл буюу эр хүсийг, биелэг нь эмэгтэй буюу сүүдэр харанхуй гэх ойлголтоос үзэх юм бол Аматерасу бурхан нь эмэгтэй байж яавч болохгүй. Эрэгтэй бурхан байхаас аргагүй болчихж байгаа. Хэйян эрен үед бичигдсэн түүхэн судар нь одоогийн Исэжингү сүмд хадгалагдж байдаг. Уг бичээсээр болохоор Аматерасу бурханыг эрэгтэй гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд бүр их нэртэй гэж хүртэл бичсэн байт юм байлээ. За их нэрийг нь болохоор Сиорицу химэ гэж нэрлэдэг. Аматерасу бурханы эхнэр нь болохоор Аматерасу бурханы сүүдэр дотор нуугдж байдаг гэж бичигдсэн байт юм байлээ. За Аматерасу бурхан болон Сиорицу химэ гэдэг энэ хоёр бурхан маань хоёулаа Исэжингү сүмдээ дахигдж байт юм байлээ. За дараагийн нэг том жишээ болохоор Кёто хотод болдог баярын жагсаалын үеэр Аматерасу болон Цукиёми Сусано бурхтын баримлыг нийтэд гаргаж ирж үзүүлдэг. Тэрэн дээр болохоор тэр гурван баримл маань гуруулаа эрэгтэй дүртэй байдаг. Харин эсвэргээрээ Аматерасу бурхны хүүсийг албаар сольсон бах магадлалтай гэх яриа бас байдаг. За Хэйян эрен үед болохоор Япон улсад хатан хаан гарч ирсэн. Яг 3 хатан хаан гарч ирсэн гэдэг юм байлаа. За яг тухайн үед нь болохоор одоо Японы Монголыг зөвлөх юм бол нууц товчоо гэх юм уу? Яг тийм судар бичигдсэн. За тэр судрыг нь болохоор Нихон Кожики гэж нэрлэдэг байгаа. Тэр Нихон Кожики гэдэг судрыг бичсэн хүн нь болохоор Фуживара Фубира гэдэг хүн бичсэн. За тэр хүн нь болохоор одоо хатан хаадын нөлөөд автаад ч юм уу. Тэрнээс болоод эрэгтэй байсан Аматерасу бурханыг эмэгтэй болгож бичсэн, хүсийг нь сольж бичсэн байх магадлалтай гэж бас ярьд юм байлээ. За энэ хүрээд хүүсийн асуудлыг зогсгоё. Энэ айгүй урт бичлэг болох юм байлээ. Маш олон нотлох баримтууд байдаг. Тэр болгоныг нь орчуулж бас чадсангүй. За үргэлжлүүлээд Аматерасу бурхантай холбоотой хоёр домгийг хүргэе. За хамгийн ихний домог нь бол бараг дэлхийд даяар алдартай Амино Ивато гэх домог байгаа. За Амино Ивато гэдэг нь болохоор яадаг вэ гэхлээр Аматерасу бурхан агууд ороод нуугдчихдаг. За тэр агууг нь Амино Ивато гэж нэрлэдэг байгаа. За тухайн домогт нь болохоор бидний сайн мэддэг Сусано гэж гарч ирнэ. Сусано бурхан маань гарч ирдэг байгаа. Ер нь Сусано бурханаас болсон гэж хэлэхэд хэлэлцдэггүй. За ингээд домогт оръё. Сусано бурхан өөрийн анх болох Цукиёмигоос далайг хянах зарлиг аван байхдаа өөрөг даалгавраасаа залхаж өөрийн аав болох Изанагид хандан би энэ их далай тэнгисийг хаяад хөхсдийн оронд байх ээж рүүгээ явлаа. Тэгэхэд нь Изанаги уурлан чамд ээж байхгүй. Чи надаас л төрсөн. Тэгж их явмаар байгаа юм бол харсан зүг рүүгээ зайлж үз гэж хэлсэн байгаа. Сусано хөхсдийн оронд байх Изанами руу явахынхаа өмнө өөрийн эгч болох Аматерасутай салахаас гүйцэтгэхээр Такамахарад очдог. Харин энийг мэдсэн Аматерасу бурхан болохоор Сусано ирж надаас Такамахараг булаах гэж байна. Надтай байлдах гэж байна гэж буруугаар ойлгодог. За буруугаар ойлгосноос бол ерөөдөө тулаанд бэлдээд хүлээдэг дүүгээ. Сусано эгчдэр ирээд ирэхэд нь Аматерасу бурхан чи энд яах гэж ирэв гэж асуухад нь Сусано би хөхсдийн оронд руу явахын урд тантай уулзаж салахаас гүйцэтгэхээр ирлээ гэж үннээ хэлэхэд нь Аматерасу бурхан дүүдээ огт итгэдэггүй. За өөрт нь итгэхгүй байгааг мэдсэн Сусано эгчтэйгээ мөрий тавиад
хэн нь худлаа ярьж байгаагаа үзэхэр болдог. Сусано ихчтэй өөрийн илдээ өгөхөд нь Аматерасу бурхан илдийг нь хуг зохиж үзвэл илдэн дотроос нь 3 дагин төрдөг. Харин Аматерасу өөрийн зүйлтний нэг Магатамаг Сусанод өгч хагалуулвал 5 эрэгтэй бурхан гарч ирдэг. Үүнийг харсан Аматерасу бурхан чиний илднээс төрсөн 3 дагин болвоос чиний хүүхэд. Харин миний зүйлтнээс төрсөн 5 хүү болвоос миний хүүхдээс гарцаагүй гэж хэлэхэд нь Сусано миний илднээс төрсөн 3 дагин болвоос миний хэргүй ариун сэтгэлийн илрэл буй энэ мөрөнд би яаллаа гэд Такама хараад үлтгэр болдог. Хэсэг тэнд байсны эцэс Сусано тариан талбайг боснуулах сүм дууганд бие засах гэх мэтээр дэггүдэж эхэлсэн. Үүнийг харсан бусад бурхад хилэгнэн Аматерасу гомдолж эхлэхэд нь Аматерасу бурхан тариан талбайг сүтгдэг нь газрыг тэлж улам том болгох гэснийх. Харин сүм дууганд бие засдаг нь арх хөд согтуу байснаас болсон гэх мэтээр дүүгээ илт давуу өмөрж эхэлдэг. Үүний дараагаар Аматерасу бурхан бурхтад өргөх торог нэхэн сууж байхад нь Сусано арсыг нь өвдсөн морь аваад ихч рүүгээ шидчихдэг. Тухайн үед нь Аматерасу бурхантай хамт торог нэхэж байсан эмэгтэй энэ үйл явдалд балмагдж зочирдохдоо нэхмэлийн машинд хатгуулаад нас ордог. Энэ бүхнийг харсан Аматерасу бурхан уурлах, бас гомдох зэрэгцэн тухайн агуудаа ороод үүдийг нь маш том жолоогаар дараад ааждаг. За энэс болоод дэлхийн ертөнцийг харанхуй нөмөрч авдаг. Ийм зүйл болсон бурхад сандралдаж эхлэхэд нь Омоикане no Ками хурж ирдэг. За энэ бурхан болохоор Аматерасу бурханыг хэрхэн агуугаас гаргаж авах аргыг олдог бурхан байгаа. За энэ арга нь болохоор Аматерасу бурханы орж нуугдсан агуйн урдалт нь маш том баяр ёслол хийх санаа байдаг. За тухайн баяр ёслолоо хийхээр бэлдсэн 2 юм байгаа. Тэр нь болохоор Ятано Кагами гэж байгаа. За тэр нь болохоор тол тэгээд Магатамаг хийлэгдсэн. За цугласан олон бурхад дахиад онгодуулаад Ятано Кагами буюу тол болон Магатамаг хийгээд Аматерасу бурханы нуугдсан агуйн зүг чиглүүлэн тавьдаг, байрлуулдаг. За үүний дараагаар бурхтын дунд эд бираараа гайхагддаг Амино Тачкара гэх бурхныг агуун үүдийг мануулцдаг. За яг л ярьснараа баяр цэнгэж эхэлсэн. Баяр цэнгэл эхлэхдээ зэрэгцэн Японы урлагийн бурхан гэгддэг Амино Үзүмэ гэлтэйг нь хагас нүцгэлэн бүжгэлж эхлэхэд нь бүхэл бурхад дуугаа авалцсан баярлаж инээлдэж эхэлдэг. Аматерасу бурхан үүнийг сонсоод би энд нуугдаж байхад яагаад тэнд ингэж их баярлна вэ гэж бодоод агуун амыг баг зэрэг нээж өнөөх бүжгэлж байсан бурхан болох Амино Үзүмэгээс асуудаг. Энд юу болоод та нар ингэж их баярлна вэ гэж асуухад нь Амино Үзүмэ хорвоо хэлэхэд танаас хүчит бурхан мэдлэв гэд толийг өөдөөс нь харуулan барьвал үнэхээр их гэрэл цацарч байхыг харсан Аматерасу өөрийнх нь тусгал гэдгийг мэдлгүй агуугаас гарan тол руу ойр тогтоод зэрэгцэн Амино Тачкара Аматерасу бурхан сух татаж холдуулаад агуун амыг таглаж орхидог. Аматерасу бурхан ингэж нэг юм гарч ирж дэлхийн ертөнц гэрэл гэхээгээ буцаан авдаг. Харин хэргийн эзэн хингэргийн давхар Сусано бурхан гар хөлийн хумс болон сахлаа тайруулаад бурхтын орноос хөөгддөг. За дараагийн түүх нь болохоор Аматерасу бурхан догширсан талаар гардаг түүх байгаа. За Японы бурхадад ч гэсэн догширсан дүр гэж байдаг. Буддын шашинтай их төстэй. За тэрийг нь болохоор тэр догширсан дүрийг нь болохоор Арами Тама гэж нэрлэдэг юм байлээ. За Аматерасу бурхан догширсан нь болохоор Сүжин Тенно гэж хаан ширээнд суусны 5 дахь жил тохиолдсон байна. Сүжин Тенно хаан ширээнд суусны 5 дахь жил Япон орон даяар их тахал болж хүн ард олноор үхэж эхэлдэг. Үүний учир нь гэвэл Аматерасу бурхан тахихдаа өөр бурхантай цуг тагсантай холбоотой байж. За үүнээс хойш Аматерасу бурхан тахихдаа өөр бурхан хамт тахидаггүй болсон юм байл.
За бичлэгийн төгсгөл сонирхолтой байж магадгүй. Японы эзэн хаан бол Аматерасу бурхны үр хаж гэж үзэгддэг. За тэр ч утгаараа шинээр гарч ирж байгаа Японы эзэн хаан Аматерасу бурхны тийм тусгай сүм байт юм байлээ. Бид тэр сүмийн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Хайж үтсэн олдоогүй. Ямарсан тэр сүм рүүгээ хаан ширээн суусныхаа оройн нь очиж сархад хүрцдэг гэх юм уу. За тэр нь болохоор ямар учиртай вэ гэхээр өөрийнхөө өвөг дээдсүүлэх Аматерасу бурхантай сархад зүг хувааж угаад өөрөө эзэн хаан болсон гэдгээ харуулах. Нөгөө талаараа өөрөө эзэн хааны сууж байхдаа тухайн засаг төрөнд 50 амгалан байхыг одоо хүсэж байгаа тийм бэлгэлтэй юм байлээ. За бичлэгээ дуустал сонссонд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл дүр баяртай.